Хүнсний хангамж аюулгүй байдлыг бий болгож 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх зорилготой хүнсний хувьсгал 5 жилийн хугацаанд үргэлжилнэ. Тус хөдөлгөөний анхны зөвлөлдөх уулзалт өнөөдөр төрийн ордонд боллоо. Улсын хэмжээнд хүнсний хангамж аюулгүй байдлын нэгдсэн тогтолцоо байдгүйгээс энэ асуудал төрийн дэргэнд засгийн газрын анхаарал хандуулах хэмжээнд хүрснийг санаачлагчид онцоллоо. Тиймээс бодит үр дүн гаргахын тулд зөвхөн хүнсгүдээ аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамтай бас салбар дундын оролцоо хамтын ажиллагааг хангаж ажиллана гинэ. Тиймээс ерөнхийлөгч өөрийн биеэр 26 үйлдвэрт ажиллажээ. За ингээд өнөөдрийн уулзалтаар хавраас өмнө хөдөө аж ахуйн салбарт хийгдэх ажлыг эрчимжүүлэхэд хичээлжээ. Төсвөөс тодорхой татаас өгдөг болсон. Тоон тутамд 100 мянган төгрөгийн. Дээрээс нь 3% хүүтэй зээлд энэ салбарыг хамруулсан. Энэний үр дүнд бол намрын урах зуралтын дараа бол бид нар 20%-аар одоо хангамж нэмэгдсэн гэж хэлж болно. За энэтэй адилхан одоо бид нар давсны дотоод хэрэгцээг, давсных дотоод хэрэгцээг хангах, өндөгний дотоод хэрэгцээг хангах гэх мэтлэн юм тодорхой бүтээгдэхүүнүүдээр чиглэсэн аж ахуйн нэгжүүдэд бас дэмжлэг үзүүлэх чиглэлээр засгийн газар дээр бас тодорхой саналууд босруулж байна. За нөгөө талдаа бид бүхэн энэ мал аж ахуйн салбарт за мөн одоо хөнгөн хүнсний салбарт баримтлах ойрын стратегийн баримтчгуудыг гаргахыг их одоо хөлс үдээч хөнгөн үйлдвэрийн яамд өөрийн чиглэл өгдөг байгаа. Тэгэхээр энэ ажлууд энэ хаврдаа багтаж хийгдэх ёстой. Тийм учраас энэ хаврын тариалтаас өмнө, хаврын мал төлөлтөөс өмнө, хаврын одоо бүтээн байгуулалтын улирал эхлэхээс өмнө тодорхой ажлуудыг хийх хүрээнд одоо энэ өнөөдөр бас энэ зөвлөлт хөлсдөг хийж. Энийг яг хийж гүйцэтгэх нь бол одоо баялаг бүтээгч үндэсний үйлдвэрлэгчид тийм ээ. Нөгөө талдаа үндэсний бараа бүтээгдэхүүнүүд дэмжиж худалдан авах нь бол иргэд байгаа. Тэгэхээр дотоодынхон хүнсийг одоо худалдаж авах, эх оронч худалдан авалт хийх тийм ээ. Үндэсний бараа бүтээгдэхүүнээ дэмжих энэ одоо соён гэрүүлэх ажил бас зэрэг явагдана. Тийм учраас Монголын ард түмэн, баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчид төр засаг нийлжээж хамтдаа бидний хүнсний хувьсгалыг богино хугацаанд үр дүнтэй хийж чадна гэж харж байгаа. За өнгөрсөн жил анх удаа газар тариалангийн үйлдвэрт 100 тэрбум, хүнсний тариаланчдад 50 тэрбумын хөнгөлтэй зээлийг олгосон. Үүний үр дүнд хүнсний ногооны үйлдвэрлэл 23%-аар нэмэгдэж, дотоодын хангамж 73%-д хүрчээ. Тиймээс засгийн газар энэ жил зөвхөн хүнсний хөтөлбөрт 227 тэрбумыг тусгажээ. За үүний 135 тэрбумыг хүүгийн татаасанд олгохоор болж үйлдвэрлэгчдэд хөнгөлөлтэй зээл олгохоор болжээ. За зээлийн их үүсвэрийг Монгол банкнаас гаргах бөгөөд цаашид үйлдвэрлэл нь тогтвортой явагдаж, өөрийгөө санхүүжүүлээд явах боломжтой газруудад олгох гинэ. Гэхдээ зээлийн хугацааг засгийн газар эцэслэн шийдэх юм а. Ерөөсөө энэ салбарынхаа өөрийгөө цаашдаа аваад явах тэр боломжийг энэ 2-3 жил бүтээх хэрэгтэй. Тэр боломжийг л олох хэрэгтэй. Тэхийн тулд үр ашигтай цаашдаа өөрийгөө аваад явчих тэр үйлдвэрлэлд бизнес зээлийн олох хэрэгтэй. Тухайлбал нэг хувилбарт 135 тэрбум төгрөгийн тэр 223 тэрбум төгрөгөөсөө 135 нь зээлийн хүний татаас бодол төсөлд суусан. Санаа нь юу гэхээр банкуд дээр байгаа чөлөөт их үүсвэрийг ашиглаад зээлийнх нь хүний зөрүүг төрөөс төлье. Аж ахуйн нэгжүүдээр аль болох хөнгөлөлтэй зээл болгоё. Харьцангуй бас хугацааг нь бас 50 урт хугацаатай байхаар ингээд ярилцж байгаа. Мэдээж их хурлаас тогтоол гарсан, төр хонооны тогтоол гарсан. Гэхдээ эцсийн яг нөгөө дизайн гэж ярддаг хэлбэр, хүүний эцсийн хувилбар бүх юм бол засгийн газар дээр шийдэгдэнэ. Та түрүү их үүсвэр асуусан. Их үүсвэр нь бол арилжааны банкны олон улсын санхүүгийн байгууллагуудын их үүсвэр байгаа учраас энэ зээлийн шийдвэр гаргалтууд бол хараат бусаар ингэж бол гарч явах хэвээр. Бизнесийн харилцаанд бол энэ түшиглэж тулгуурлаж явах хэвээр. Ялах юм бол Худалдаа хөгжлийн банк 500 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг бол энэ салбарт бол энэ хөтөлбөрөөр дэмжиж чиглүүлнэ. За Тээвэр хөгжлийн банк, Худалдаа хөгжлийн банк жишээлбэл 50 орчим тэрбум төгрөгийг 20 орчим тэрбум төгрөгийг бол санхүүжилтийг гаргаж оролцсноо гэсэн ийм одоо ихний үр дүнгууд бол байна. Тэр зээлийн одоо хүүгийн түвшин бол Монгол банкны бодлогын хүүгийн түвшинтэй ерөнхийдөө уялдаж одоо тогтоогдох байх. За арилжааны банкуд Монгол банк одоо бас харилцсан сангийн яам бид хэд одоо харилцсан бодлогын яам, хөдөө аж ахуйн яам бол энэ дээр одоо харилцаж бид нэр ерөнхий бол зээлийн хүүдэд тохирно. За тухайн аж ахуйн нэгж маань өөрөө 3% төлнө. А зөрүүг нь бол бид нэр төсвөөс одоо тодорхой хэмжээгээр бол гаргаад явж байгаа. Бид нар бол юун дээр зээлийн одоо нөгөө нэг хүүгийнх нь зөрүүг нь болохоор 20 тэрбум төгрөгийг бол бид нэр төсөвт суулгацсан байна. Түүнчлэн хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн хүчин чадлаа өргөдөхөөр импортлж байгаа техник төхөөрөмжүүдийг импортын татвараас 2027 он хүртэл чөлөөлжээ. За мөн хүнсний хангамж аюулгүй байдал хөдөлгөөний хүрээнд улсын хурлаас 26 дугаар тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотой хүнсгүдээ аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны 14 тогтоол хуульд өөрчлөлт оруулсан тул энэ ажлыг эрчимжүүлэх үргийг тус яамд өгсөн юм а. За цаашид хүнсний хувьсгалын үр дүн 6 сарын хугацаатай дүгнэж дараагийн 6 сарын ажлаа төлөвлөж явах юм байна.